Оройн дэргийн үзэгчтэй за телевизийн нийгмийн хамгааллын цаг нэвтрүүлэг маань үзэгч та хүнд шууд хүрэх гэж байна. Тэгэхээр бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хүүхдийн эрхийн талаар за мөн одоо хүүхдийн эрхийг зөрчигдсөн бол ямар одоо арга хэмжээ авах талаар ярилцлага өрнүүлэхээр болсон. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань хүн амын хөгжил нийгмийн хамгааллын дэд сайд Тамир одоо урилгаар оролцож байгаамаа. Тэгэхээр танд оройн мэнд хүргэе. Оройн мэнд хүргэе. Тэгэхээр сүүлийн үед манай улсад одоо хүүхдийн эрх ашиг ихээр зөрчигдөх боллоо. Тодруулах юм бол саяхан одоо тийм ээ 7 настай хүүхэд хойд эцэгтэй зодуулах. За мөн одоо авто замын усалд өртөгч мэтчлэн одоо хүүхдийн эрх маш ихээр зөрчигдөж байна. Үүнээс үндэслээд ер нь Монголд хүүхдийн эрхийг одоо тийм ээ хэн хамгаалах ёстой юм болоо гэсэн асуултаар ярилцлага эхлэмээр л та. За Монгол улс маань эртээр үеэс хүүхдээц маань л үр хүүхд залуучуудаа нэлээд халамжилж ирсэн юм байна л да. Тэгээ 1921 онд анх хүүхдийн хөдөлмөр цуслан гэд байгуулагдаж байсан юм байна. Тэгээ та бүхэн мэдж байгаа социализм үед бол 73 онд хүүхдийн төлөө фонд гэж байгуулагдаад явж исэн. Тэгээд 89 онд мэдээж дэлхийн хүүхдийн төлөө конвенц гэдэг эрхийн хамгаалах конвенц гэж байгуулагдсан. Тэгээд тэрний дараа бол Монгол улс бол 91 онд орсон байт юм байна. Тэгээд сүүлийн хэдэн жил бол монголчууд маань зөвхөн эдийн засгийн үзүүлэлтийг нэлээд өндөр түвшинд авч явж байсан. Тэгээд мэдээж эдийн засгийн үзүүлэлтүүд нэлээд өндөр түвшинд хэрэгтэй байх. Гэхдээ бол ямар ч байсан гэсэн хүний хөгжлийг бол мартагдуулсан юм байна. Тэр утгаараа шинжилсэн засгийн газар маань бол хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам гэдгийг бол анх гаргаж ирсэн. Тэгээд яг 1995 оноос хойш хүүхдийн төлөө үндэсний зөвлөлт гэдгийг бол ерөнхий сайдын ивэлд оруулалгаа яг доор нь бол ажиллуулж эхэлсэн байт юм байна. Тэгээд энэ удаа бол манай шинжилсэн засгийн газар бол хүүхдийн төлөө үндэсний газар гэдэг нэлээд том хүрээнд бол ярьж эхэлж байгаа. Тэгээд Ардсан намын энэ 2012 оны сонгуульд орохдоо бол Зөв Монгол хүүхэд гэдэг мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Энэ дээр бол үнэхээр Монгол улсаа цаашд өндөр хөгжилтэй орон болоё, үнэхээр сайн ард иргэдтэй байя гэх юм бол хүүхдтэрээ бид нэр их анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэдэг үднээс энэ хөтөлбөрийг бол боловсруулсан. Энийг бол мэдээж 4 жилийн хугацаанд маш олон зүйлийг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Энийг хийж хэрэгжүүлэхэд бол тусгай нэг бүтэц байх хэрэгтэй байна. Агентлаг байх хэрэгтэй байна гэдэг үднээс бол хүүхдийн төлөө үндэсний газрыг бол байгуулад ажиллаж байгаа. Тэгээд манай юмнаас бол өнгөрсөн энэ нэг 100 гаруй хоногийн хугацаанд бол эхлээд бол мэдээж нийгмийн даатгалынхаа үндэсний чуулганыг хийсэн. Хоёрт нь бол халамжтай холбоотой үндэсний чуулганыг хийсэн. Одоо энэ 12 сард бид нэр хүүхдтэй холбоотойгоор хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллыг шинжилэлт хамтдаа гэдэг үрээдэн дор хүүхэд гэр бүлийн асуудлаарх үндэсний чуулганыг бол энэ 7 хоногийн 5 дахь хагасанд бол зохион болгох гэж байна л да. Тэгээд сүүлийн хэдэн хоног бол маш олон хүүхдийн эрхийн асуудлаар бол сонин хэвлэл телевизээр бол гарч байна, эрх нь хөндөгдөж байна гэсэн маш олон гэмт хэрэгүүд ч гэсэн гарч байгаа. Энийг бид нар бол цаашид 4 жил бид нар яаж арилгах вэ? Яаж хүүхдийн эрхийг бол хамгаалах вэ гэдэг тал дээр бол хүүхдээ сонсё гэдэг бас аяныг бол энэ хүрээнд бол зохион байгуулсан. Хүүхдийг бол хэн сонсох ёстой юм бэ гэхээр хүүхдээ өөрөө сонсох ёстой юм байна. Хүүхдийг эцэг хэн сонсох хэрэгтэй юм байна. Хүүхдийг багш нар нь сонсох хэрэгтэй юм байна. Хүүхдийг тухайн орон нутгийн засаг дарганаас сонсох ёстой юм байна. Шат шатандаа хүүхдээ сонсчиж хүүхчийн үсээ таам бай. Тэрийг нь бид нэ хүүхдээс өөртөөс нь сонсоод тэрэнд нь тохирсон хөтөлбөрийг бол эх 4 жил бол батлаад явъя л гэж ярьж байгаа. Тэгэхээр та сая хэлж байна шүү дээ хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын шинжилт хамтдаа чуулган болох гэж байна гэж. За энэ хүү чуулган бол бас маргааш эхлэх гэж байгаа тийм ээ. За энэ чуулганаар одоо ямар үр дүн усан хүлээж байна. Ер нь бол өнөөдөр Монгол оронд хүүхдийн талаар ямар бодлого баримталж байна вэ? Ямар ч байсан гэсэн энэ үндэсний чуулганаар бол бид нэр зөвлөмж гаргана. Энэ зөвлөмж дээр бол мэдээж хүүхдийн эрхийг хангах ямар асуудлууд авах хэрэгтэй юм бэ гэдэг дээр бол нэлээд томоохон асуудлуудыг хөндөд тавина гэж бодож байгаа. Мэдээж энэ чуулган дээр бол хүүхдтэй холбоотой бүхэл асуудлыг бид нэр хэлэлцэн, бүхэл байгууллагуудад оролцсон.
Эдгээр оролцсноор бол бид нар яах ёстой юм бэхээр өнөөдөр төр засгийн бодлогыг зөвхөн нэг байгууллага хангааж явах нь гол биш юм байна. Бүгдээрээ бодлогоо нэгтгэжээж нэг чигт бол алах ёстой юм байна гэдэг бол бид бодолцож байгаа. Мэдээж энэ ганцхан хүүхдтэй холбоотой асуудал биш л дээ. Энэ бол Монгол улсын ерөнхийдөө засгийн газрын бодлого бол нэг газар зангидагдаж цаашаа бодлого нь бол зангидсан ирээрээ тухайн асуудлыг хариуцж байгаа байгууллагууд нь хоорондоо уялдаа холбоотойгоор асуудлыг шийдэж явах хэрэгтэй маань гэдэг. Тэр утгаараа энэ үндэсний чуулган дээр бол маш олон байгууллагууд орж байгаа, дотоодын байгууллагууд орж байгаа, гадаадын байгууллагууд орж байгаа. Эдгээр байгууллагууд маань ерөнхийдөө бол мэдээж хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр цаашид юу хийх вэ гэхээсээ илүүтэйгээр бас зөв хүүхэд яаж хөгжүүлэх ёстой юм бэ? Ер нь монголчуудын ирээдүйд болсон энэ хүүхдүүдээ бид нар яаж мэдлэг боловсролтой болгох ёстой юм бэ? Дээрээс нь чөлөө цагийг яаж зөв боловсон өнгөрүүлэх газруудтай болох юм бэ гэдгийг бол нэлээд их олон шат дараалтаагаар гарч ирэх байгаа. Тэгэхээр тухайлх юм бол одоо хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд одоо тэр хүүхдийг одоо тийм ээ асрамжиндаа ямар тохиолдолд авах ёстой гэдэг юм л жишээлх юм бол хүүхдийн эрх зөрчигдөж одоо гэр бүлийн асаргаанд байх боломжгүй болох ч юм уу тийм ээ ийм тохиолдлоос нэлээд гарч байна л да. За яг энэ хүүхдтэй холбоотой яг сайн нөө хүүхдэд сонсоё гэдэг аян зохион байгуулагдлаа. Тэгээд энэ чуулгантай холбоотойгоор маш олон улсуудтай уулзаж ярилцсан. Зөвхөн миний зүгээр харж байгаагаар бол ганц хүүхэд гэдэг юм тусад нь аваад ярьж болохгүй юм байна гэдэг бол харж байгаа. Яагаад гэвэл юм бол хүүхдтэй ганцаараа биеэ да амьдрах, сурах тэм чадвар байхгүй шүү дээ өнөөдөр бол. Энийг яах ёстой юм бэ? Гэр бүл, эцэг их, ах トゥ хамаатны садангууд бүгдээрээ тойрон хүрээлж байх ёстой гэж. Яагаад вэ гэм бол өнөөдөр гэмт хэрэг бол маш ихээр гарч байна. Хүүхдийг сайн нэг 7 настай хүүхдийг эцэг ихэн зодлоо гэл асуудлууд нэлээд их гарлаа шүү дээ. Энийг бид нэр зөвөр тэр эцэг эхийг нь шийдэхэд өнгөрөх нь гол биш ээ. Өнөөдөр нийгэм нь яг ийм болцсон байна. Яагаад вэ гэхээр ядууралтай холбоотой байна. Ажилгүйдэлтэй холбоотой байна. Зөвхөн тэр гэмт хэрэг болонгот нь бидний шүүхээр шийдвэрлээд энэ эцэг эхийн асраа хамгаалах тэр эрхийн төтгөлзүүлээд өөр тийшээ явснаар энэ асуудал шийдэгдэхгүй. Өнөөдөр бид нар эцэг эхийнхэнд сэтгэл санаа тань бид нар ажиллах хэрэгтэй. Өнөөдөр би зүгээр ажил аваад маш олон хөдөө орон нутгаар явлаа л да. Тэгээ ядууралтай байгаа ард иргэдтэй ингээд айл гэрт ингээд очиход бол үнэхээр эд баялагын ядуурлаасаа илүүтэйгээр бид нэр монголчууд маань өнөөдөр оюун ухааны ядуурл үнэхээр дороотод орсон байна. Энийг өнөөдрөөс эхлээд бид нэр янзлахгүй бол болохгүй юм байна гэж. Тэгээ саяхан нэг халамжтай холбоотой үндэсний чуулган болсон гэж хэлсэн шүү дээ. Тэрэн дээр би бас илтгэл тавьсан л да. Тэр илтгэл дээр болоод өнөөдрөөс эхлээд төр засаг нь сэтгэл зүйчдэг маш олноор бэлтгэж нөгөө тэр ядууралтай байгаа ажилгүйдэлтэй байгаа тэр иргэдрүүгээ хандсан тэр ажил сэтгэл санааг нь засах тийм ажлыг эхлүүлэхгүй юм бол өнөөдөр нийгэм маань бол энэс 7 дор орох магадaltaй байна. Тэгээ хүүхд гэл яриад байдаг. Энэ хүүхдийг ингээ эрхэн зөрчигдлээ, энэ хүүхд эвэминэгэд ярьж болно. Гэхдээ тэр уг нь хаанаас юм бэ гэдгийг бид нар харах хэрэгтэй. Өнөөдөр гэр бүлийн үн цэнийг бид нар орхитуулсан байна шүү дээ. Гэр бүлийн энэ үн цэнийг орхитуулснаар бид нар яаж яах вэ? Хүүхдийн хажууд хэрэлдэж байна, зодолдож байна, архиуж байна. Юусе болохгүй бүх юмыг хийж штэ. Тэгэхээр энэ хүүхд чи яах юм бэ? Гэрээсээ дайжж байна. Тэ? Тэгээ гэр бүл салт болж байна тэ чи. Тэг үн цэнээ бид нэр алдсан болохоор л ийм асуудлууд байна. Энэ үн цэнийг бид нар яах ёстой юм бэ? Төрөн бэс эд материалын ядуурлаасаа илүүтэйгээр хүний оюун санааны ядуурл бид нэр айгүй өртөцсөн байна. Энийг засахын тулд нэлээд урт хугацааны ажил шаардлагатай. Тэрийг бэлтгэхийн тулд бид нэр өнөөдрөөс эхлээд сэтгэл судлаачдыг маш олноор бэлтгэж тэдгээр иргэдийнхаа оюун санааны тэр ядууралд орсон байгаа иргэдээ бол тэднээс татаж авах ажлыг бол эхэлж хийх ёстой гэж би бодож байгаа. Тэгэхээр бидний ярилцлага бас шууд явагдаж байгаа. Тэгэхээр үзэгчтэй авах хүн бас 1994 гэсэн утасд холбогдож хүүхдийн эрхийн асуудлаар бас хүн амын хөгжүүл нийгмийн хамгааллын дэд зад тамираас асуулт асуух боломжийг бид хүн шууд нэвтрүүлгээ олгож байгаа юм а. Тэгэхээр хүчирхийллийг одоо хүчирхийл өртсөн бага насндаа тийм ээ хүүхдийг зөвхөн болгож төлөвшүүлэхэд яах ёстой юм болоо?
мэдээж тэр нөгөө зөв орчин, тайван орчин. Би түрүү хэллээ шүү дээ. Эдгээр нөө оюун санааны тэр ядуу урал, тэр хүчирхийл эднэрийг засахын тулд маш их хугацаа шаарддаг. Энийг бэлтгэхийн тулд бид мэрэгжлийн тим сэтгэл судлаачтай маш алнаар бэлтгэж ерөнхийдөө бол ажиллах ёстой гэж бодоод байна. Тэгээд та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ. Америк жишээ нь ингээд 10 жилийн сургуульд хүүхдүүд явдаг юм байна. Тэнцэн яг тухайн хүний эрхийн талаар юм уу те өөрийнх нь эрхийг хамгаалах талаар хичээлүүд их ордог юм байна. Бүгдээр мэдчихэе монголчууд маш олноор Америкт амьдарч байгаа. Тэгээ хүүхдтэй зүгээр нэг жоохон чанга гарцгал хүүхд нь 911 гээд дуудчихдаг. Тэгээ хурж ирээд та хүүхдтэй ингэж харьцаж болохгүй гэдэг. Яг тэрнтэй адилхан өнөөдөр бид нар боловсролын систем дээрээ бас бид нар анхаарах цаг болчихжээ. Өнөөдөр зөвхөн хүүхдийн эрх гэдэг нэг хүүхдэд зориулсан юм хийхээс илүүтэйгээр нийт ард иргэдтэй энэ хуулийг гарж байгаа хуулийг тэр нэг хүний эрхийг хангасан тэр хуулиудыг ухуулах, сурталчлах, ойлгуулах тэр ажлыг бол хийх хэрэгтэй юм. Жишээ нь та зүгээр нэг жишээ хэлээ л да. Нэг хүүхэд байлаа гэдэг. Гэртээ айгүй их дарамтанд байдаг. Сургууль дээр очиод айгүй сайхан орчин, багш нь бол бүх орчныг нэгэ заагадаг. Тэгэхээр тэр хүүхэд төлөвшгүй байхгүй. Яагаад гэх юм бол бүх орчин сайхан тэм төлөвшсөн, сайхан намуух орчин байх ёстой л гэж би ойлгоод байгаа байхгүй. Сургууль дээр тэр хүүхэд за ийм байх ёстой юм байна гэдэг өөр ойлголт авчаад гэртээ очиод хүчирхийлэлд өртөөд байх юм бол эн чинь тэр хүүхэд чинь нэг газар л ийм нэг хууль дүрм журам биелүүлж болд юм байна. Хууль дүрм журам биелүүлэхгүй бас өөр газар байдсан байх гэсэн тийм сэтгүү суучаад байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ орчныг бид нэ засахын тулд миний төрөний хэлээд идгээр ерөнхийдөө энэ ядууралтай, оюуны ядууралтай гал бид нар тэмцэх хэрэгтэй байна л гэж харж байна. Тэгэхээр эндээс харахад хүүхдэд зориулсан одоо барилгууд бас манайд дутагдaltaй байгаа шүү дээ. Одоо жишээлх юм бол сэтгэл зүйчдийг бэлтгэхэд бас мэдээж хэрэг тийм ээ байр савны асуудал гээд олон асуудал гарч ирэн. За тэгэхээр яамны зүгээс одоо хүүхдэд зориулсан барилгуудыг бас судалж үзсэн гэсэн шүү дээ. Энэ асуудлаар та мэдээлэхгүй юу? Яг хоо ажил аваад нэг сайттайгаа бид нэр ярилцаад ерөнхийдөө хүүхдийн төлөө баригдсан хүүхд залуучуудын те цагийг өнгөрөх, чөлөө цагийг өнгөрөх тэднэрт зориулагдсан барилга байгууламжийг бүгдийг судлая. Тэр судалгаан дээр үндэслээд бид нар ерөнхийдөө цаашид барилга байгууламж өшөө барих шаардлагатай юм уу, үгүй юм уу? Ерөнхийдөө газар байдаг юм уу, үгүй юм уу гэдэг дээр бол ийм ажил хэсэг байгуулагдсан. Тэрийг дэд сайд бол ахалсан. Ахлах хугацаанд бол мэдээж 1940-од оноос хойш нэлээд олон барилга баригдсан байд юм байлээ. 40 онд баригдсан ганц барилга байд юм байна. Тэр нь бол өдөө орон нутгад байдаг. Тэгээд 1990 он хүртэл бол нийт 100 гаруй барилга байгууламж ирсэн байд юм байна. 90 оноос хойш өнөөдөр хүртэл 50 гаруй барилга байгууламж байгаа юм байна. Тэгээд нэлээд олон нь бол мэдээж хөвчлөгдсөн, менежментээ хөвчлөл гэж яаж юм. Эсвэл бол барилга байгууламжийг хөвчлөөд явцсан байна. Тэрийг ингээ авахд бол маш олон юм хаалттай тулсан. Яагаад гэвэл тэр мэдээллийг өгөхгүй байх жишээтэй. Дээрээс нь тэр ямар ч тийм гэрчилгээ бүртгэлжүүлэлт байхгүй байх. Ингээд нэлээд ноцтой асуудлууд гарсан байгаа. Энэ асуудлаар мэдээж бид нар цаашаад нэлээд том арга хэмжээнүүд авна гэсэн бодолтой байгаа. Зүгээр яг асуудалтай байгаа нэг 14 орчим объект байгаа. Ерөнхийдөө бол менежментийн хөвчлөөр авчиж зориултын бусаар ашиглаж байгаа тиймэрхүү газрууд байгаа. Тэр газруудаа бид нар нэлээд сайн тэмцэнэ гэж үзэж байгаа. Дээрээс нь бол газар нь бол ямар ч нэгэн гэрчилгээ бүртгэлжүүлсэн тийм газрууд байдаг юм байна. Жишээ нь бол энэ орон сууцны гадаа байдаг хүүхдүүдийн тоглоомын талбай, сургуулиудын бие тавирын талбай эдгээрүүд бол ерөнхийдөө бол бүртгэлжүүлэлт газрын гэрчилгээ ерөнхийдөө байдаг юм байна. Тэгээ өнөөдөр та бүхэн мэдээгээр сонсон бол Батуулт Баатар маань бол ямар ч байсан сургуулийн бие тамирын талбайд олгогдсон зарим нэгэн барилга байгууламжийн баригдах тийм газрын зөвшөөрлөг бол хүчингү болгож ил байх шиг байна л да. Тэгээ энэ ажлууд бол цаашаа үргэлжлээд явна. Зөвөр хүүхдийн төлөө үндэсний газар гэж байгуулагдаад орхих биш, бид нэлээд том реформыг бол чанартай хийнэ. Энэ ховчлаад авцсан тэгсэн мөртлөө өөрсдөө тэр зориултын бусаар ашиглаж байгаа газруудтай бид нэр хатуу тэмцэнэ.
Зөвхөн сая Улаанбаатар чуулга гэдэг нэг өнгөрсөн 4 жил нэг байгуулагдсан байгууллага байгаа шүү дээ. Тэдгээр маань бол хүүхдийн соёлын ордон гэдээ байгаа. Тентхийн нэг соёлын тэр заалыг аваад ашигласан байх хэрэгтэй. Одоо энийг бол зогсоно бид нэр. Яах ёстой юм бэ гэхээр тэнцэн хүүхдүүд нь өөрсдөө дуулангаа хичээлүүлдэг. Тэнцэн өөрсдөө хүүхдүүд нь хөгжмөө сурдаг. Жүжигчин болох хүүхдүүд нь тэнцээ бэлтгэлээ хийдэг. Тэнцэн өөрсдөө хүүхдүүдэд жүжигээ тавьдаг, концертоо тавьдаг. Тийм байх ёстой. Тэрнээс ч нэг ахмадууд нэг гэдэг юм уу те өөрсдөө мөнгө олж чадахгүй байгаа мó ягаад төрөөр даалгах гэдэг юм уу нэг хэдэн хүмүүсүүд нь ахмад улсууд нь очингуудаа хүүхдийн төлөө гэсэн газруудаа бүгдийг эзэгнэж сууж болохгүй гэж үзэж байгаа л да. Тэгэхээр хүүхдийн төлөө гэсэн одоо хаягтай маш олон байгууллага манай Монголд ажиллаж байна л да. За эдгээр байгууллагуудын яг үндсэн үүрэг нь одоо юу гэдэг юм болоо? Жишээлх юм бол хүүхдийг хамгаалахад одоо тий ямар чухал үүрэг гүйцэтгэж байх хэрэгтэй юм болоо? Тий мэдээж энэ чинь маш олон байгууллагууд байгаа. Тэр байгууллагууд болгоно мэдээж